хэмжээ хэрэгжүүлж байгаа Coop Mongolia, Хүнстэй аж ахуйн их сургууль, Малын удмын сан, урмал гадаад хөрөлгийн хүрээлэнгийн хамт олондоо энэ 4 жил хэрэгжүүлэхийн төслийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Мөн энэ төсөлд оролцож байгаа 150 өрх 150 баялаг бүтээгч та нартаа нийт Монголын баялаг бүтээгчдийн өмнөөс амжилт хүсье. Энэ 150 өрхтөр хэрэгжилж 3000 өхрийн аж ахуй удахгүй бас Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөлсний хувьсгал шиг үндэстэн даяар тархаж том төсөл болох болтугай. 2018 онд 2хан өрхтөөр $25,000 хэрэгжижсэн төсөл юм байна. За тэгээ удахгүй хөдөө аж ахуйн сургуулийн татан оролцуулаад 80 өрхтөөр $1 сая хэрэгжүүлж хэлсэн байна. За тэгвэл өнөөдөр 150 өрх болж өргөжж $3.5 сая болж санхүүжилтөнд нэмэгдэжээ. За Coop Mongolia бол дэлхийд даяар 22 улсад салбар нэгжтэй юм байна. За энэ жилийн тайлангаараа энэ өнгөрсөн хугацааны ажлын тайлангаар энэхүү төсөл байна. Тэр 22 улсаас хамгийн шилдгээр шалгарч энэ улам өргөжж томорч Монгол улс хэрэгжиж байгаа юм байна. Баяр хүргэе. Манай малчдын баялаг бүтээгчдийн орлого ашгийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай дэмжиж ажиллаж байгаа Солонгосын ард түмэндээ, солонгосчууд та бүхэндээ талархал илэрхийлье. Ер нь манай уламжлалт мал аж ахуй түүнээс гадна эрчүүцэн мал аж ахуй хоёр зэрэг хөгжиж энэ улс орон хөгжин, энэ малчин ард түмэн маань, баялаг бүтээгчид маань ашиг орлоготой байдаг болж байгаамаа. Тийм учраас би энэхүү төслийг стратегийн маш чухал ач холбогдолтой төсөл гэж харж өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч танилцуулж өөрийн биеэр албан ёсоор энэхүү арга хэмжээнд бас оролцохоор ирсэн байгаа.